Эрхэм байнгын оройны дарга гишүүдээ аюулгүй гадаад бодлогын байнгын оройны 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 02 дугаар дахь долоор кибер аюулгүйлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдал дүн шинжилгээ хийж гарч буй байгаа хүндрэл бэрхшээл болон нийгэм зүйлж буй эрэг сөрөг нөлөөллийг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахалж гишүүдээр улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын оройны дарга Цогт Батар, улсын их хурлын гишүүн Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Батсан Бүрэл, улсын их хурлын гишүүн Эрдэнэ болд, улсын их хурлын гишүүн Эрдэнэ бүрэн нар ажиллаа. Кибер аюулгүйлийн тухай бол 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хууль нь кибер аюулгүйлийн үндэсний тогтолцооны суурийг тавьсан боловч технологийн хөгжил, халдлагын төрөл, үндэсний мэдээллийн дэд үтсийн хамаарал эрс өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд хуулийн хэрэгжилтийн бодит чадвар шинжилтийн хэрэгцээг эргэн харах шаардлага бий болсон байна. Ажлын хэсэг салбарын оролцогч байгууллага, хэрэгжүүлэгч байгууллагч, мэргэжлийн холбоод, судлаач, эксперт, олон улсын байгууллагуудыг хамруулан ажиллав. Тухайлбал ажлын хэсгийн дэргэд дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулж, байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээл, хуулийн хэрэгжилтийн саад болон хуульд оруулах тодорхой саналын талаар 2 уншиттайгаар бичгээр санал авсан. Америкийн нэгдсэн улсын кибер аюулгүй байдлын Апожи компани төлөөлж, Япон улсын JICA-гийн хэрэгжүүлж буй төслийн удирдлагууд салбарын дотоодын болон олон улсын экспертүүдтэй нийт 9 удаагийн тусгайлан болон хамтарсан уулзалтыг хийсэн болно. 2026 оны 1-р сард цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан салбарын хилцүүлгийн үеэр хуулийн төсөлд оруулах санал дүгнэлтийг авч ажлын хэсгийн судлаанд нэтгэсэн. 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын мэдээллийн аюулгүй байдлын газраас зохион байгуулсан GovSec арга хэмжээний үеэр төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллага болон төрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгууллагуудыг хуулийн хэрэгжилт хүндрэл бэрхшээлийн талаар нэмэлт санал асуулга авсан. Ажлын албанаас Эстони, Казахстан, Узбекистан, Япон, Сингапур бүгд найрамдах Солонгос улс зэрэг улсын кибер аюулгүй байдлын бодлого эрхцэн орчин хяналтын зохицуултын тогтолцоог хамруулсан олон улсын харьцуулсан судалгаа хийж боловсруулсан болно. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний хүрээнд 11 төрлийн байгууллагууд албан бичиг хөрвүүлж, албан байгууллагаас санал авч, онц чухал мэдээллийн дэд үтстэй байгууллага зөвшөөрлөлтөд итгээд, төрийн өмчийн хуулийн этгээд, банк, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, салбарын мэргэжилтэн иргэдээс нийт 7 төрлийн асуумжаар 25 хариулт цуглуулсан судалгаа хийвэ. 2026 оны 4-р сарын 6-ны өдөр ажлын хэсгийн хуралдаанаар олон улсын чиг хандлагад нийцүүлэн кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүний хэсэг болгон авч үзэж, хуулийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинжилсэн найруулгын түвшинд боловсруулах шаардлагатай гэсэн байр сууринд ажлын хэсэг нэгдсэн болно. Хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий үнэлгээг та бүхэнд танилцуулъя. Одоогийн хууль нь онц чухал мэдээллийн дэд үтс, эрсдлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер халдлага, зөрчилдөд тэмцэх төвүүдийн тогтолцоог нэг хуульд төвлөрүүлсэн ач холбогдолтой. Гэвч хэрэгжилтийн явцад хууль нь бодит өндөр ачаалттай олон байгууллага оролцсон мэдээллийн урсгал төвүүд хоорондоо шилжих шаардлагатай нөхцөл бүрэн амжилах ажиллах хэмжээнд наривчлагдаагүй нь ажиглагдав. Хуулийн хэрэгжилтэн дараах асуудлууд давтагдан гарч байна. Нэгдүгээр кибер аюулгүй байдлын зөвлөл, түүний алба, цахим харилцаа холбоо хөгжил, инновац харилцаа холбооны яам, үндэстний Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх үндэстний төв, нийтийн төв, цагдаа тагнуул болон бусад байгууллагууд стратегийн зохицуултын техникийн хууль зохиолох чиг үүргийн зааг бүрэн тодорхой биш байна. Иймээс ноцтой халдлагын үед хэн нэгэн удирдлагаар хангаж мэдээлэл аль сувгаар орж ирэх, аль шатанд шилжих, кейсийг хэрхэн хаасан, хэзээ хаагдсан гэж үзэх, буцах тайлгналт хийх процесс огт байхгүй байгаа нь тогтогджээ. Хоёрдугаарт онц чухал мэдээллийн дэд үтстэй байгууллагын ангилал эрсдэл суурилсан уян хатан хэлбэрээр бүрэн төлөвшөөгүй байна. Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор баталсан жагсаалтанд нийт 216 байгууллага, үнээс 134 төрийн 82% хувийн хвшил багтсан. Гэвч тухайн байгууллагуудын үйлчлэгээ тасалдвал нийгэм эдийн засгт үзүүлэх нөлөө, хэрэглэгчийн тоо, өгөгдлийн хэмжээ, орлуулах үйлчлэгээний боломж, хил дамнасан эрсдэл зэрэг шалгууруудыг илүү тодорхой болгох шаардлагатай байна. Ангиллын тодорхойгүй байдалд нь зөвхөн жагсаалтын бус үндэсний төв, нийтийн төвийн ачаал, төсөв, хүний нөөц, арга хэмжээний чадхад шууд нөлөөлж байна. 3-дугаарт кибер халдлага зөрчлийг нэн дээр мэдэгдэх гэсэн ерөнхий зохицуулт практикт хангалтгүй байна. Аль этгээд ямар зөрчил халдлага, хэдэн цагийн дотор ямар маягтаар, ямар төвд мэдэгдэх, анхны мэдэгдэл, дэлгэрэнгүй тайлан, эцсийн тайлан, хэрэглэгчд мэдэгдэх үүрэг, нотлох баримт, хадгалах, сэргээх,
сургамж авч сайжруулах дарааллыг хуулийн түвшинд тодорхой болгох шаардлагатай байна. Дөрөвдүгürt аудит эрсдлийн үнэлгээ зөвшөөрлийн тогтолцоо эрх зүйн үед бүрдсэн боловч бодит хэрэгжих чадвар сул байна. Байгууллагууд ойлголт харилцаа адилгүй, удирдлагын түвшний оролцоо хангалтгүй, тайлангийн чанарын шалгуур, сайжруулалтын төлөвлөгөө, биелэлтийн хяналт, аудитын чадвар, мэрэгсэн хүний нөөцийн бэлтгэл хангалтгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хэлбэр төдий болгож байна. 5-дугаарт хүний эрх, хувийн мэдээлэл, бизнесийн нууц, халдлагатай холбоотой өгдлийг боловсруулах, хадгалах, дамжуулах харилцааг илүү наривчлах шаардлагатай. Кибер аюулгүй байдлын арга хэмжээ нь лог мэдээлэл, трафикийн өгдөл, төгөөрөмжийн дүрс хуулбар, зөрчлийн дараах тайлан зэрэг эмзэг мэдээлэлтэй шууд холбогддог тул хууль ёсны үндэслэл зорилгоор хязгаарлах шаардлагатай хамгийн бага өгдөл авах, хадгалах хугацаа, устгах журам, маргах эрх, хөндлөнгийн хяналтын баталгаа зайлшгүй хэрэгтэй. 6-дугаар санхүүжилт хүний нөөц сургалт мэрэгшүүлэлттэй мэрэгшүүлэлтийн доктортой тогтолцоо хангалтгүй байна. Байгууллагад кибер аюулгүй байдлын тусгай төсөв мэрэгсэн ажилтан олон улсын сертификат, тогтмол сургалт, төр хувийн хэвшлийн хамтарсан бэлтгэл дутмаг хэвээр байсаар байх юм бол хууль заасан үүрэг бодит хамгаалалт болж хэрэгжих боломж хязгаарлагдана. Дээрх нөхцөл байдал тулгуурлан кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлтөөр бус эрсдэлд суурилсан хэрэгжилт нь хэмжигдэхүйц кибер аюулгүй байдлыг гэхээсээ илүү кибер сөрөн төсвөрлөх чадварт чиглэсэн шинжилсэн найруулгын түвшинд боловсруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзв. Ажлын хэсгийн дүгнэлтийг та бүхэнд төсөлн танилцуулъя. Кибер аюулгүй байдлын одоогийн хууль нь үндэсний эрх зүйн суурийг тавьсан боловч өнөөгийн кибер аюулгүй байдлын хурд, цар хүрээ, технологийн өөрчлөлт, онц чухал үйлчилгээний хамаарал мэдээллийн орчны эрсдэлтэй бүрэн нийцэхгүй болсон байна. Хуулийн хэрэгжилтэнд байгууллага хоорондын уялдаа чиг үүргийн зааг, мэдээллийн урсгал, буцах тайлагнал, зөрчилт арга хэмжээ авах процесс, шатлсан процесс, аудит, эрсдлийн үнэлгээний бодит хэрэгжилт, хариуцлага, санхүүжилт, хүний нөөцийн асуудал тогтолцооны шинжтэйгээр илэрж байна. Кибер аюулгүй байдлыг зөвхөн халдлагаас хамгаалах бус урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тасралтгүй ажиллагааг хадгалах, сэргээн босгох, сургамж авч сайжруулах бүх мөчлөгийг хамаарсан кибер сөрөн төсвөрлөх чадрын тогтолцоо болгон шинжлэх шаардлагатай байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээллийн бүрэн бүтэн нууцлагдсан хүртээмжтэй байдлыг баталгаажуулах, үндэсний мэдээллийн дэд үтсийн эмзэг байдлыг бууруулах, кибер орчинд гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг тодорхойлсон тул энэхүү хуулийн шинжилэл нь уг бодлогын баримт бичгийн хүрээ хэрэгжилтийг хангах эрх зүйн шин шат болох ёстой юм. Ийм кибер аюулгүй байдлын тухай хуулийг шинжилсэн найруулгын түвшинд боловсруулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг их хурлын гишүүд санаачлан боловсруулж, улсын их хурлд өргөн мэдүүлэх санал дүгнэлтийг байнгын хороонд танилцуулж байна. Анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа.